2024 оны 4 сарын 1-ний өдөр 21 настай Хьюжон гэх эмэгтэй ээж рүүгээ залгана. 엄마, 왜? 엄마, 왜? 엄마, 왜 말을 해? 엄마, 나 빨리 앞으로 와줘. 무슨 일 있어? 나 엄청 때렸는데 나 여기 문제 생겼어. Ээж нь яран охиныхоо гэрлөө явж байх хооронд охиных нь найз залуу Ким Минжэгээс мөн дуудлага ирсэн. 여보세요? 여보세요? 어머니, 요정이 지금 좀 많이, 여기 얼굴 왼쪽에 많이 부어가지고. 죄송합니다. 나 너무 아파, 엄마. 가만히 있어, 가만히 있어. 엄마가 지금 다 왔어. Ким Минжэ Хьюжоныг зодсон байсан. Ээж нь охиноо очиж аваад эмнэлэг рүү явсан. Энэ үед Ким Минжэ тэдэнтэй хамт явж байсан. Хьюжон толгойдоо цогцолсон учраас компьютер томографийн шинжилгээ өгөхөд тархинд нь цус харвсан гэж хариу гарсан. Тиймээс эмнэлэг твтэн эмчлүүлж эхэлсэн байна. Эмнэлэг твтснээс 9 хоногийн дараа буюу 4 сарын 10-ны өдөр аав ээж хоёр нь охиныхоо бичиг баримтыг цэгцлээд гадуур явж байх үед охиноос нь дуудлага ирсэн. 엄마, 왜? 나 상태가 좀 심각한 것 같다. 앞이 사물 구별도 못하고 사람도 잘 안 보이고. Энэ өдөр Хьюжоны биеийн байдал эрс муудсан байсан. Хьюжоны ээж охиноосоо дуудлага аваад яран эмнэлэгт очиход Хьюжоны гар нь хөхрөөд харалж хасан байсан. Учир нь тэр цусны халдвар авснаас болж судсаар нь дамжин биеэр нь халдвар тархан хэвлэлд нь хүндрэл үүсснээс ийм байдалтай болсон байж. Яагаад гэвэл тэр задуулах үедээ ил шарх авсан. Тэр шархаар нь бохор орсон учраас цуснд нь халдвар орсон байж. Харамсалтай нь энэ хүндрэлээс болоод Хьюжон ээжигээ эмнэлэгт очсны дараахан удалгүй тэр өдрөө буюу 2024 оны 4 сарын 10-нд амьсгал хураасан байна. 2024 оны 4 сарын 1-нд яг юу болсон юм бол? Хэрэг болсон өдрийн өмнөх өдөр буюу 3 сарын 31-ний орой 22-оос 23 цагийн үед Минжэ нэг найзтайгаа архи ууж байсан гэн. Тэр үеэрээ Хьюжонтай мессежээр харьцаж байснаа сүүлдээ хоорондоо муудалцаж эхэлсэн. Найзд нь энэ байдал нь духгүй санагдсан учраас гэр гэрлөөгөө явъя гэж Минжэд хэлэхэд тэр ургуулжлуулан ууй гэд хамт ууж байсан найзынхаа гэрлүү нь хамт явсан юм байна. Тэд дахиад архи ууж байхад нь тэр найзынх нь найз охин нь ирэхээр болоод Минжэ тэр найзынхаасаа гараад Хьюжоны гэрт очсон байна. Хьюжоны хаалганы кодыг нь хийгээд ороход Хьюжон унтаж байсан. Минжэгийн найз ярихдаа Хьюжоноос сонсоход эхлээд Минжэ түүнийг эвтэйхэн сэрээсэн гэсэн. Гэвч төд удалгүй түүнийг нүур нүдгөө зогсон. Бүр дээр нь гарт суугаад толгоор нь цохиж байсан гэсэн. Хьюжоны гарт байсан бааранд ороход зүүдэг буговчийг хараад л гэнэт уурлаад эхэлсэн гэсэн гэж мэдүүлэг өгсөн байна. Хьюжоны эцэг их охиноо ийм байдалтай болгосныг хараад тэр охины минь амийг хороох санаатай байсан гэж бодож байна. Хүнийг хоолойг бохдоо алдаа гаргаж бооно гэж байхгүй. Хоолойг нь боохно тэр хүнийг хороох гэж хийдэг санаатай үйлдэл. Энэ бол хүн амны хэрэг гэж ярьсан байт юм байна. 4 сарын 1-ний өглөө Хьюжон ээж рүүгээ уцаар ярьсны дараа Минжэ мөн Хьюжоны ээж рүү залгаад гимшиж ууршилт гуйж байсан. Гэвч тэр өдөр Хьюжон болон Хьюжоны ээжтэй хамт эмнэлэгт очичоод буцаад явсан. Тэгэхдээ Хьюжоны гэрлөө явсан байгаа юм. Гэрт нь очиод найз руугаа залгаад болсон явдлын талаар яриад Хьюжоны гэрийн хаягийг нь явуулаад хүрээдэр гэж хэлсэн. Найз нь мэдүүлгийнхээ үеэр энэ өдрийн талаар ярихдаа над руу Хьюжоны гэрийн хаягийг мессежээр явуулаад хүрээдэр гэсэн. Би хурдхан найз охиноо дагуулan явуулсан хаягийнхан дагуу очиод гэрт нь ороход Хьюжоны орны хажуухан талд буюу Хьюжоныг зодсон газраа амар амгалан унтаж байсан. Энэ байдлыг нь хараад бит хоёр гайхсан, бас их айсан гэж ярьсан байна. Минжэ Хьюжонд гар хүрч байгаа нь энэ удаа анхных биш. Хьюжон 2 жилийн турш түүний дарамтанд байсан бөгөөд энэ тухайгаа Хьюжон найздаа болон эргэн тойрныхандаа ярьдаг байсан. Хьюжон Минжэ хоёр 10 жилдээ нэг сургуульд сурдаг байж Минжэ Хьюжонд маш удаан хугацааны турш сайн байсан бөгөөд Хьюжон түүний анхны хайр байсан. Минжэ Хьюжонд сэтгэлээ хэлчилж эхэлснээр 2022 оны 4 сарын үед тэд уулзаж эхэлсэн гин. Уулзаж эхлэхдээ Минжэ Хьюжонд маш халамжтай сайн ханддаг байсан. Хьюжон ч найзуудтай байнга түүнийг магтдаг, бас бахархаж гайхуулж ярьдаг байсан. Минжэ Хьюжонд өдөр бүр сэтгэлээ хэлчилж хайраа илэрхийлдэг байсан. Хьюжоныг хинч харсан яг л гүнж мэд аз жаргалтай байсан гинэ. Гэхдээ энэ байдал нь удаан үргэлжлээгүй. Хьюжоны найз нь 2022 оны 10 сард
гудамжинд Хюжонтой таарахад түүний хөл нь шар нагаа өнгөөр солонгорчсон цохиулсан мэт харагдаж байсан гэж мэдүүлсэн бол Хюжоны ээж охин минь ахлах сургуулаа төгсгийн өмнөхөн байсан. Цагдаагийн газраас над руу залгаад охинд нь цагдаагийн хэлцээр байна гэж ярьсан. Дуудлагыг аваад сандрангүйгээд очиход миний охин ганцаархнаа үсэнд нь хог шороо наалтаад арзаачсан. Уйлчсан сууж байсан. Юу басныг нь асуухад Минжээ намайг зодсон гэж хариулсан. Тэр үед би Минжээ рүү залгаад юу болсныг нь яагаад охиныг минь ийм байдалтай болгосныг асуухад бид хоёр муудалцаад би түүнийг алгацчихсан юм аа. Уучлаарай гэж хэлж байсан гэж ярьсан байна. Тэд муудалцвал юунаас болсныг нь Хюжон мэддэггүй. Эргэн тойрныхоо хүмүүс ч ойлгодоггүй. Минжээ ямар ч шалтгаангүй уралдаг. Зүгээр л найзуудтайгаа хамт уунгаа юм ярьж суухаар хамт явж байх үедээ шалтгаангүй уурлаад Хюжоныг хүсэж байсан ч удаатай гин. Минжээ Хюжонд гар хүрч байхад хажууд нь байсан Хюжоны найз хэлэхдээ Минжээ уураа барьж чаддаггүй. Нэг удаа бидэнтэй уулзаж байхдаа ямар ч шалтгаангүй уурлаад Хюжонтой муудалцсан түүнийг эцэс рүү хөшөглөөд өснөөс нь цулхаж байсан гэж ярьсан бол Минжээгийн найз мөн л Минжээ Хюжонд гар хүрч байхыг харсан талаараа ярихдаа нэг удаа Минжээ уурлаад Хюжоныг барьж байгаад шийдчихсэн. Хюжон зүгээр л нисчихсэн. Эдний хажууд байхдаа ч уурлахал юм бол Хюжон руу дайрах тохиолдол цөөнгүй байсан гэж мэдүүлсэн байна. Минжээ арх уусан үедээ Хюжоныг илүү аимшигтай зоддог байсан ба энэ байдлыг баарны ажилтнууд хүртэл мэддэг байсан. Хюжон баарны ажилтнуудаас цагдаа дуудаж өгөөч хэмээн тусламж хүртэл гуйж байсан удаатай гин. Мөн Минжээ ахлах сургууль байхасаа л Хюжонд гар хүрдэг байсан талаар тэр хавийн хүмүүс мэддэг байсан. Хюжоны аав ээж хоёр тэднийг уулзахыг эсэргүүцэж эхэлсэн. 누구 둘이는 네. 안 만나야 돼, 영원히. 네. 너는 내 인생 살고, 효정이 인생 살고. 네. Гэвч Минжээ үүнийг тоолгүй Хюжоны араас зурлалцаар байсан. Хюжоны найз Хюжонд Минжээгээс зүхтагч хэлэхэд Хюжон түүнд би Минжээгээс салах юм бол тэр намайг олж ирээд зоддог. Зүхтлаа гэхэд би хаашаа зүхтах юм бэ? Зүхтсны дараа хэрв намайг тэр олчих юм бол тэр үед юу болох вэ гэж бодхоос айж байна гэж ярьж байсан гинэ. Хюжон Минжээгээс хэд хэдэн удаа салах гэж оролдож байсан ч Минжээ түүнийг олж очиод дарамталдаг эсвэл өвдөг сүдөд уучлалт гуйдаг байсан. Мөн цагдаад 11 удаа өгч байсан ч Хюжоныг хохирогч биш гэж үзээд сулалдаг байсан гин. Яагаад гэхээр Хюжон Минжээд зодуулах үедээ эсэргүүцэл үзүүлдэг байсан. Тэрийг нь Хюжоны эсрэг ашигласан нь тэр байсан. Тиймээс Хюжон цагдаа нарт ч итгэе болсон байжээ. Мөн Хюжоныг их сургуульд ороход Минжээж бас Хюжоны элсэн орсон их сургуульд орсон. Хүмүүс яагаад Хюжоны явдаг их сургуульд орсон юм бэ гэж асуухаар Хюжонтэй хамт байхыг хүссэн юм гэж хариулдаг байсан. Гэвч Хюжоныг их сургуультаач бас дарамтласаар байсан учраас Хюжон 1-р курсийнхээ эхний үйлрэлд сураад аав ээжтэй би хичээлдээ явмааргүй байна. Сургууль руугаа явахыг хүсэхгүй байна гэж байсан. Ингэж хэлээд сургуулаасаа чөлөө авсан байна. Тэгээд Минжээгээс болж сургуультаач явж чадахгүй цагийн ажил хийж байхад нь хүртэл ажил дээр нь ирж бас дарамтлагдаг байсан. Ажил хийж байх үед нь хүртэл ирээд манад суучдаг байсан тухай Хюжонтэй хамт ажилладаг байсан хүн ярьсан. Мөн Хюжоны найз нь уулзъягээд заллавал Минжээгээс зөвшөөрөл аваадах юм. Минжээ зөвшөөрвөл уулзъя гэдэг байсан. Тиймээс найзууд нь Хюжонтэй уулзах чадхаа болсон байжээ. Минжээ сургуульд байхын нэр хүнд муутай хүүхэд байсан гин. Сургуулийн харуултаа дээрэнгүй харьцаж түүн рүү харааж орилж хашгирдаг. Мөн эмэгтэйчүүдтэй муухан харьцдаг. Зүгээр харц толгорох төдийд л юугаа харсан юм гээд хинч байсан хамаагүй хараадаг байсан. Тэрч байтугай хажуугаараа зөрөх эмэгтэйчүүд рүү харж зогссноо. Өнөөх эмэгтэй Минжээ рүү харах юм бол "Новш минь би чам руу хараагүй байна" гэж хүртэл ууралдаг байсан гин. Хюжонд гар хүрхээс гадна үгийн мухагаар харааж доромжилдаг байсан. Хюжон амьсгал хураасны маргааш буюу 4 сарын 11-ний үүрээр Минжээ цагдаад баривчлагдсан боловч ердөө 8 цагийн дараа суллагдсан. Шалтгаан нь прокуророос Минжээг зүхтах эрсдэлгүй гэж үзсэн учраас суллалсан юм байна. Тэгээд Минжээ эрх чөлөөтэй дураараа дургиж эхэлсэн. Тоглоомын газар очиж тоглох, караоке бараар хисэж, зугаацж байна гэдэг нь Хюжоны гэр бүлийнхэн болон найз нөхдөд нь сонсогдож байсан гин. Хюжоныг нас барсны дараа Минжээ бас нэг найз руугаа залгаад Хюжоноос салсан тухайгаа хэлсэн. Тэгээд өөр найз охинтой болох гэж байгаагаа ярьсан. Их тайван, ямар ч шаналсан зовсон хүн шиг байгаагүй гин. Өөр хүнтэй үерхэж эхэлсэн гэх яриа 4 сарын 13 буюу Хюжон амьсгал хураагаад ердөө 3 хонож байхад гарсан. Хюжоны аав ээж нь шүүхийн шинжилгээний хариу хүлээгээд охиныхаа ажил явдлыг ч хийж чадалгүй чаналж байсан. Тэгээд удаан хүлээсний эцэст толгойдоо хүнд гэмтэл авсны улмаас нас барсан болох нь тогтоогдсон байна.
Ингээд Минжээ баривчлагдаж Хёжан амьсгал хураагаад 40 хонсны дараа түүний оршуулах ёслолыг хийж аав ээж нь нулимстай нүдээр охиноо эцсийн замд нь үдсэн байна. Охин нь энэ хорвоог орхиод яг 2 сарын дараа ээж нь охинтойгоо уулзахаар явж байгаа нь. Эцэг эхийнхээ хувьд одоо болтол харамссаар гайхсаар байгаа зүйл бол одоо хүртэл хэрэгтэн огт гимшсэн шинжгүй байгааг нь. Ээж нь Минжээтэй цагдаагийн газар санаандгүй таарахад Минжээ түүнийг харсан мөртлөө хараагүй мэт царайлж нуруу гэдгээр харц дээгүүр хүнч гэж харлахгүй дээгүүр харж өнгөрч байсан гин. Ирж бай тухай Минжээгийн эцэг их хүртэл хүүгийнхээ талд орж гимшсэн шинжгүй байсан. Хёжаныг эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байх үед Минжээгийн аав Хёжаны аав ээжтэй уулзахаар эмнэлэгт ирэхдээ огт уучлалт гуйгаагүй. Харин тохиролцъё гэж хэлж байсан. Хёжаны аав ээж нь түүний саналыг хүлээж аваагүй. Тэгэд тэр өдрөөс хойш Минжээгийн аав нэг ч удаа тэдэнтэй дахиж уулзаагүй. Бүр тэдний явуулсан мессежийг ч уншихгүй байгааг нь. Ингээд нэвтрүүлгийн багаас Минжээгийн эцэг ихтэй уулзахаар очиход хаалгаа тайлаагүй. Тэднийг гэртээ байхгүй байна гэд гэрийнх нь гадаа эрхийг нь хүлээж байх үед орой болж тэднийг гэрэл асснаар тэднийг гэртээ байгааг нь нэвтрүүлгийн багийнхан мэдсэн. Гэвч тэд хаалгаа тайлаагүй, залгасан ч утсаа аваагүй. Тэдэнтэй огт холбогдож чадаагүй юм байна. Хёжаны аав ээж хоёрын хүсэж байгаа зүйл бол хэрэгтнүүд гимшиж Хёжанаас уучлалт гуйх. Хёжаны аав хэлэхдээ хэрэгтэн ял авлаач 3-5 жилийн хорих ял авах юм байна лээ. Миний охин 9 минут байсан бол 5 жил амьдралаа гэхэд дөнгөж 26 настай байх байсан. Одоо охин минь босоод ирч чадахгүй. Үнэхээр харамсалтай байна. Бид охиныхоо царайг мөн нэрийг хүртэл олон нийтэд ил болгосон шалтгаан нь ердөөлийнэ. Тэр хийсэн хэрэгтэй гимшээсэ. Тэд биднээс уучлалт гуйгаасай л гэж хүсэж байна. 길거리 다니면 우리 딸 또래 애들 있잖아요. 막 예쁘게 하고 다니고 막 웃고 다니고 이런 거 있잖아요. 그 눈에 막 보여. 너무 마음이 아파. 그게 진짜 마음이 아프더라고요. 뭐라고 다시는 이런 일이 일어나지 않았으면 좋겠습니다.